politics, theft, and power. Тарууны зам сангаас зохион байгуулж байгаа Улаанбаатар эдийн засгийн клубын хилцүүлэгт одоо анх удаага ирж оролцож байна. Бид засаглалын тухай асуудлыг хөндөж ярьсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээс 1990-ад оны Монгол улсын засаглалын асуудал болоод өнөөгийн эдийн засгийн хурдацтай өсөлттэй Монгол улсын хоорондох ялгаа, өөрчлөлтийн талаар их олон шин зүйлийг мэдэж авлаа. Өнөөдрийн үйл ажиллагаа маш зохион байгуулалттай. Илтгэл тавьж байгаа хүн ч их сонирхолтой сэдвээр ярьлаа. Улаанбаатар эдийн засгийн клубын 11-р сарын уулзалтын илтгэгчээр Монгол улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Джеймс Андерсон. 1995 онд бид хэвлэл мэдээллийнхэнд семинар хийхээр Хенти рүү аялалд гарав. Тус семинар нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлдэх эдийн засгийн талаар байсан бөгөөд тухайн үед хэвлэл мэдээллийн салбар дөнгөжил эхэлж байлаа. Бүгд л анхлан сэтгүүлзүүд суралцаж байгаа хүмүүс байсан юм. Эдийн засаг нь ерөнхийдөө марксист, ленинист замаар явж байсан. Дөнгөжил эдийн засгийн өсөлт, инфляц гэж юу болох талаар үндсэн асуултууд л яригдж байв. Тэд зах зээлийн эдийн засаг гэж чухам юу болохыг бүрэн дүүрэн ойлгоогүй байсан учраас бид семинар тавьсан юм. Замд машины дугуй хагарчхаад энийг засах гэж 13 цаг болж байж билээ. Энэ зураг бол энэ улсын 1990-ад оны дүр зургийг харуулсан сайхан зураг гэж би боддог. Энэ үед төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу хэрхэн шилжих тухай асуудлууд маш ноцтой тавигдж байлаа. Монголын хувийн салбарт нэгэн судалгаа хийсэн бөгөөд энэ нь үнэхээр хөгжилтэй байсан. Бид түүцний худалдагч, таксины жолооч нартай ярилцлага хийж, хар зах, техникийн захаар явж, гутал тосолж, тамхи зэрэг жижиглэн бараа зардаг хүмүүстэй уулзаж байлаа. Ийхүү бид уг судалгаагаараа хувийн салбар хэрхэн уналтад орсныг харуулсан юм. 1990 оны ихэнх үед л 2 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн 20%-аар унсан үзүүлэлттэй байв. Гэхдээ энэ байдлаас маш хурдтай босож ирсэн юм. Хамгийн сонирхолтой нь эдгээр түүц болон хувийн аж ахуйн үйл ажиллагааг нэгэн гэр бүл явуулдаг. Зарим нь хуулийн дагуу, зарим нь хууль бус. Энэ үеийн татварын систем тийм ч албан бус бөгөөд энгийн байсан юм. Үйл ажиллагааны эрх авахд шилбархан. Юу вэ гэвэл бүх зүйл төлбөр дээр л тогтж байв. Энэ бол эдийн засаг дахь маш энгийн бөгөөд ямар ч зохион байгуулалтгүй үйлдвэрлэлийн эрчимтэй хэлбэр юм. Мөн нэг хэсэг газар маш олон ачааны машин эгнээд зогссон байв. Тэд хар аяндаа л хоорондоо зогсдог нь бас их гайхмаар. Гэхдээ мөн л төлбөр дээр суурилдаг. Жишээ нь надад гэрээ нүүлгэхэд ачааны машин хэрэгтэй байна. Та ирж чадах уу гэж асуухад тэд чамд шууд л үнэ хэлнэ. Ингээд л бүх юм гүйцээ. Ийм шударга бөгөөд энгийн эдийн засгийн харилцаанд засгийн газрын оролцоо огтхон ч байхгүй. Мэдээж би хар захаар явж үзсэн. Энэ газраас та юу хүссэн бүхнээ л олж авч чадна. Энэ бол 1994 оны зураг байна. Мөн валютын захт ч гэрээ контракт, засгийн газрын институцийн оролцоо ямар ч хэрэггүй. Тэгвэл яагаад засаглал хэрэгтэй гэж? Яагаад бид эдийн засагчдад засаглалын тухай ярихыг хүссэн юм бол? Яг одоо Монгол улс эдийн засгийн чухал асуудлуудтай нүүр тулаад байна. Хөрөнгө оруулалтын үр ашиг эдийн засгийн төрөлжүүлэлт зэрэгээс хамаардаг макро хөрөнгө оруулалт буурч байна. Эцсийн эцэст эднэр нь засаглалын асуудал биш гэж үү? Юу гэхээр энэ бол илүү дөд зам. Ийхүү бид засаглал гэж юу болох? Хүчирхэг засаглал эдийн засгийн өсөлтөд хөдөлдөг үү? Эсвэл эдийн засгийн өсөлт илүү сайн засаглалд хөдөлдөг үү? Энэ асуудлаар хийгдсэн судалгаануудыг харахад их эмх замбараагүй хийгдсэн байдаг. Тэгвэл та бүгд засаглал гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Магадгүй та нараас ч маш олон санаа гарч ирэх баг. Ерөнхийдөө бид засаглал болон сайн засаглалын тухай ил тод байдал, хариуцлага болон шулуун шударга байдал, хууль дүрмийн системийн хүрээнд ойлгодог. Түүнчлэн хээл хахуул маш бага түвшинд байдаг систем гэж хардаг. Засаглалын талаар хүмүүс энэ мэтчлэн маш олон зүйлийг хамруулан ярьдаг. Эцсийн үр дүнд сайн засаглал эдийн засгийн үр дүнгээс шалтгаалдаг. Эсвэл эдийн засгийн өсөлт эцсийн дүндээ
сайн засаглалыг бий болгодгүй. Энэ надад маш сонирхолтой санагдсан учраас өчигдөр шөнө хэд хэдэн улсуудын тоог цуглуулж та бүхэнд үзүүлэхээр энд авчирсан юм. Монгол улс энэ байна. 1995-аас 2003 оны хооронд боловсронгуй байдлын түвшин нь бага зэрэг буурсан харагдаж байна. Энэ нь боловсруулагдаагүй бүтээгдэхүүн дээр эдийн засгийг төвлөрүүлсэн байгалийн баялаг болон уул уурхайн тесрэлттэй холбоотой байлаа. Харин тэд газраас өндийхийн тулд илүү боловсронгуй болох ёстой гэвч бүтээгдэхүүн нь тийм ч боловсронгуй биш. Гэхдээ бусад улстай харьцуулах юм бол илүү сонирхолтой дүр зураг харагдана. Энд Солонгос байна. Тэд бүтээгдэхүүний төрлөө улам боловсронгуй болгосноор сүүлийн 20 жилд бүтээн хэмжээ нь тогтмол өсөлттэй байна. Мэдээж эдийн засаг өөрөө та бүхнийг боловсронгуй байдлын тодорхой нэг түвшинд аваачих болно. Тухайн улс уул уурхайн салбарт харьцангуй дэвшилттэй байгаа бол тодорхой зөв рүү чиглүүлэх болно. Ямар ч тач эдийн засаг дахь засаглалын тухай ярихад хамгийн чухал зүйл бол илүү боловсронгуй бараа бүтээгдэхүүнийг бий болгох, илүү цогц, илүү чадвартай, илүү урт хугацааны үйл ажиллагаа, хүчирхэг өмчлөх хэрэгтэй байх хэрэгтэй. Эдийн засаг өсөх, улам нарийн төвөгтэй болохын хэрээр илүү сайн засаглалыг улс орон шаарддаг. Нөгөөтэйгүр засаглалын чанар муу, ил тод байдал байхгүй, шийдвэр гаргаж байгаа механизм, тоглоомын дүрмэн тодорхойгүй байх юм бол эдийн засгийн хөгжил өөрөө бас их саармагчдаг, учир дутагдaltaй болж эхэлдэг. Энэ бүх асуудлууд Монголд хэрхэн ямар шатанд явж байна? Ойролцоо төстэй улс орнуудын дэргэд юугаараа Монголынх нь ялгаатай байна, сайн тал руугаа байна уу, муу тал руугаа байна уу? Ийм сонин сэдвийг ярьлаа л да. Засаглал бол Монголд маш чухал сэдв гэж би боддог. Сайн засаглалгүйгээр эдийн засаг болон нийгэм маш хүнд асуудлуудтай нүүр тулах болно. Би бүхэл амьдралаа Азийн улсуудын жижиг дунд үйлдвэрлэл болон хөгжлийн асуудалд зарцуулсан. Тиймээс сайн засаглалгүйгээр орон нутаг бүр үндэсний хэмжээнд ч үйл ажиллагаагаа явуулж зохион байгуулахад маш хэцүү байдаг гэдгийг би сайн мэднэ. Социалист нийгэм нуран улснаас хойш нийгэмд маш олон асуудлууд гарч эхэлсэн. Энэ бол Монгол улсын хувьд хүндхэн асуудал байсан. Түүнчлэн ялангуяа газар зүйн байршил болоод өөрийн нийгэм, соёлын онцлогоос үүдсэн асуудлууд их гарч байсан. Миний бодлоор Монгол улсад энгийн ард иргэдийн хүсэл сонирхолд илүү нийцэх засаглалтай болох арга замыг олох хэрэгтэй гэж бодож байна. Би Монгол улсын уул уурхайн салбарт гарч ирж байгаа хөгжил болоод засаглалын асуудлыг ихэд сонирхдог. Өнөөдрийн илтгэл надад маш их таалагдлаа. Үнэхээр үр өгөөжтэй уулзалт болсон гэж бодож байна. Мөн оролцогчид хоорондоо чөлөөтэй хэлэлцэх боломжтой байсан нь надад маш их таалагдлаа.